За манай Жинко клуб алдар спортрын намирчин дэлхийн залуучдын аваргын хүрэл медаль, Азийн залуучдын аваргын мөнгө хүрэл медаль. Олон улсын хэмжээний мастер анх удаа дэлхийн орнд орж байгаа Зулун мастер Ганбаатарын наран цэцэг хавирч өшөглөө дамжаагаар давба явлаа. Татцсан. Өглөө нарийнх одоо энийг дуусах одоо нарийнх өгсөн. Яа юу алдчихваа харим. Гэхдээ санаан зүг байсан да. Яа нарийнх дуусах байгаа газар алдчихлаа. Анх удаа хоорондоо таарлаа да. Маруса Станжер Ганбаатарын наран цэцэг хоёр. Нэгэн үеийн хоёр. За ямар гоё нарийнх ба би хэлсэн Эслван ус бол хөлбөмбөг жууд хоёроо дэлхийд тун сайн үздэг юм аа. За өнгөрсөн оны самбын дэлхийн аварга хүрэлэн медаль, өнгөрсөн оны Жакартагийн Азийн наадмын аварга самбын төрлөөр манай Ганбаатарын наран цэцэг уран цэцэг хичээгээ залгаж их гоё гарч иж байгаа. Энэ тамирчин анх удаага өнөөдөр бид нар бол зөөсөөр 48-ыг давхарлах нь ойлгомжтой байсан. Сая ёстой ямар гоё нарийнх татчаад алдчихваа. Гэхдээ нөгөөтгөн цаатах нь бас сайн хамгааллаа л да. Станжер хувьд. За хоёулаа одоо энэ 16-аас 20 оны мөчлөг тун хүчтэй гарч ирсэн хоёр бол наран цэцэг Станжер хоёр. За энэ жил манай Ганбаатарын наран цэцэг 24 настай. Энэ онд Австрийн Обервартын дэлхийн цом нээлттэй тэмцээнд төрүүлээд ирж байгаа. Бресигт болоод наран цэцэг 5 дурсан. Өнгөрсөн онд Екатеринбургийн ихт болоод хүрэл медаль авсан. 15 оны дэлхийн залуучдын хүрэл авч манай наран цэцэг гарч иж байлаа. 14 он дэлхийн залуучдаас 5 дурж ирсэн. Азийн залуучдын аваргын мөнгө хүрэлттэй. Самбын өнгөрсөн оны самбын дэлхийн аваргын хүрэлттэй. Өнгөрсөн оны самбар Жакартагийн Азийн наадам төрүүлсэн. Ийм мастер Станжераас утах юм байхгүй. За Ингрэзүүдтэйгээ дараад явсан. Апа эцэг итэд за зөрөө таньцаа авчаад иргэсэн Станжер дутуудсан. За Маруса Станжер энэ жил 21-т ийм тамирчин. Энэ онд Европын наадамд хүрэл аваад ирж байгаа Станжер. Нодлон Гуанжугийн мастерс хүрэл авсан. Будапештийн Гран Пригийн хүрэл медальтай, Тбилисид төрүүлж байсан, Агадир төрөлтэй. Ийм тамирчин. За 15 онд наран цэцэг хүрэл авч яхад дэлхийн залуучдаар хүрэл авч яхад Станжер дэлхийн залуучдаар мөнгө авч байсан. Энэ хоёр гэхдээ хоорондоо таараагүй. Монгол Сэгай тамирчин Шиготын Эрдэнэд дивизионд авчихсан байна. Ингэж ханцуу татаж тонгорж ирчээд байна штэ. За энийг нь бол их аятайхан мэдэрсэн наран цэцэг. Өөрөө одоо жоохон өөрөө өдөрдөж явмаар байна. Наран цэцэгвд. Одоо хоёр тэнцүүгэн залуу мастер. За наран цэцэг баруун хутгнаа. Жийдэг, хөмөрдөг, баруун иддэг, баруун хөмрөө итээ хутгаатай жигээтэй. Дутуу үрсүүнийг манай наран цэцэг их сайн шиддэг. Өмсдөг хавраатай. Манай оны үндсэн барил да. Чимэг Ёндангийн Болбаатар гэж Монголын судал мастрын шавьдаа авсан. За энэ жилд орж ин. Арай зүрчлөө сая. Хөвтөд анхааралтай бие хурааж байгаа даралт авах гэсэн зөрөө чэжээр үлээд үндийсэн. За улан дээрээ жигэд дүлгэлт аваад маш сайн гарын хөшөөж явсан. Апа их биерүүн толгоор уншихаад наач. Бяртаа байна сайн байна. Эвгүй байлаас бас гарч ишүү яа. За Маруса Станжер мөн одоо баруун утгадаг, тонгордог, хөмөрдөг, шидээтэй, наадаг, итдэг. Хөвтөд их даралцсан авд юм байлээ дээ. Маруса Станжер үндсэн барил да. Апа энэ өмсөө тэр энэ баруун өмсөө наа. Яг ингэж өмсдөг. Наран цэцэг. Тэр наалт чи бол доо зөрөөд өмсөө байгаа шүү Жого ойртмор наа. Хавра. Яа ардаарсаа цааш даваад ирчих. Яа. Давж ирэх гээд дутсан. 20 секундын барил да. За Эрдэнэ тусламжлагч лав яваад гээд байна. За нэг л тесрэх асуудал байна да. Тесрэтлээ бас юм болох гээд байна. Төрүүлж ингэрийн барьц алдчихад авах юм да. За шуун дээр натгсан. Хайцуугаа авмаар шуун дээр натгачаад тэр манай шилдүүлдэгчтэй яадаг л болтоо. Цаг дуусаа. Гол дискор нэмэлт цаг. Аргагүй. Одоо жодогийн дүрм 4 минут ч үү 4 минут бол юу ах вэ? Одоогийн дүрмд бол цаг сонгосон барилдаууд маш их болчихсон.
Хоёр залуу өрсөлдөгч, хоёр хөрштэй өрсөлдөгч, нэг мөчлөгт гарч ирсэн. Энэ тэнцвэг хоёрын тулаан одоо цаг сунх магадaltaй байсан тэр ч сороо болж байна доо. Ханцуу татчихаад тэр талж давуулаад таллаа давуулаад баруун шилдчихлээ. Станжер. Апа босгосон. Масса. Хаглааш гисэн зөрөөд хийгэн цагаан шилд. Апа босгосон. Яа. Тэр хараа тэр бусгаан тэр Монгол бусгаан тэр мэдрэхгүй байж тээ. Станжер харж байна уу сая? Дуусангаа алдлаа сая. Яг Монгол бусгааг бас мэдрэхгүй унж штэ Станжер. За Ингрийн бэрцэл халуулма татчихагаад Ингрээ татчихаа баруун шилжих гэдэг шилдээд байгаа штэ Станжер. Тэр ингэж баруун шилдүүлчихэд байдаг. Зөрөө баруун шилдээд явсан. Наач чи. Урдурна. Апа хүндэрсэн. Унаа шидсэн масса. Хөвцөн дээр байгаа зөрүүлээ шидүүлчих хөвцөн дээр байгаа. Яа. Үнэхээр тэнцвүүхэн байна. Хоёлаа баруун уучраас тэгээд нөгөө ташаа таарахгүй байна. Жудоо дээр зүүн баруун хоёр бол ташаа таардаг. Хоёлаа баруун уучраас эвгүй байна л та. Тэгэхээр хоёлаа баруун уучраас яах вэ гэхээр хин өрсөж ажилласан унгаах л байна да. За Станжерыг үндсэн дөрвийн хин тургуул авсангүй шүү дээ. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр темп хэмнэл ажиллагаа маш өндөр байна гэсэн хоёрслууд амирч. Одоо л ихний тургуул ирж штэ нэмэлт цаг дээр. Өөрөө л ер нь төрүүлж барьц алдчихаа байна да ерөөсөө. Тэр Ингэр ханцуу шилний барьцыг төрүүлж алдчихаа байна. За ингэж баруун шаан дээр нь ингэж хүний хайрцагт орохчтой яадаг л болдоо. Запа зөрөөд өшөглөөд гівдүүлсэн масса. Италийн Олимпийн аврал Фабио Басиле ирчихсэн Элиос Манзига дэмжихээр үзэгчдийн судал дээр харагч энэ цаана. Буудалтаа амарч идэггүй багтаа ч одоо нөгөөдөр барилдахгүй шүү дээ 73-т маа хин Фабио Басиле. Яахтар характер өндөртэй хүн л дээ. Маргааш нөгөөдөр дараагийн өдрүүд барилдах хүмүүс бол ер нь амраал байж идэг. За бэлтгэлээ хийгээд чингээд харуулад хөлсөө гаргаад яг ид ачаалттай дайралтын бэлтгэлүүд дуусчихсан байдаг учраас хөнгөн бэлтгэл хийгээд байж идэг. Жохон бие нөх маягтай. За дата баруун давуулаад авсан. Масса. За ард гарсан даваад ирэх. За арайч хэцүү байлаа л да. За давж эргүүлэхгүй тулд сая Станжер зүр өөрөө хөвтөд өгчөө штэ. Сая зүгээр тэгж баруун давуулж аваад зүгээр хаврыгаа хийсэн бол яах вэ юм бол доо нараад цэцгэв. Яа. 6 минутын тулаан болоо авчлаа. Хин илүү сэрэг байсан, хин илүү дэвчээртэй байсан, хин илүү тархины хурдтай байсан хожих нэ. Гурван тургуулаар хөөгт чинь хэцүү вэ штэ нэг бол. За ханцуу татчаа ингээ баруун шилдүүлчихэд ахын тэр. Тонгорон дээр аба дашааг нь гаргаад. Яа, өрсүүлж ажиллаад байна Станжер. Гэхдээ Станжерын дэсрэлт нэг тийм сайнгүй шүү дээ бас. Айхтар дэсрээд явах юм бол бас алга. За хоёр тургуул Станжер ирсэн. Одоо ганц тургуулга асуудал за нэг 2-3 мэг дараалаад өрсөлдөж байгаа тэнцвэрийг алдуулчвал наалт байж болно саяны наалт иймгүй хутгаа зөрөөд огсон масса зөрөөд хутгаа байгаа штэ худатсан зөрөөд хутгаа байсан сая баруунда цопа мушгад бусгаата баруунаасаа дашагаа солиод бусгаата тонгорчлоо яг энэ түрүү бусгааг мэдрэхгүйсэн штэ Станжер яг энэ яа баруунаасаа зүүн рүүгээ бусгаата тонгороод дуусгачлаа. За хоёр залуу тамирчны барилдаа ста харалцлаа та 6 минут 49 секундын тулаан боллоо. Анх удаага хоорондоо бөмбөрцгийн наадмын дээр таарсан. Алдар спорт рожинг өглөв нэмэрч олон улсын хэмжээний Мастраган Баатрын наран цэцэг 48 кг хэмжээнд Пауло Перета урган толгойж байгаа хэсэгт шүүгийн 32 руу орж байна. Одоо түүнийг Косовогийн Дистря Красникийг өчтөр өрсөлдөгч хүлээж байна. Зүгээр. Саахан шанс сугалсан. Иннээс одоо яаж одоо шанс сугалах вэ? Саахан л байна.